За сайн байцгаана уу? Та бүхэнд бичлэг үзэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр маш чухал бөгөөд сонирхолтой сэдвийн талаар ярилцахаар бэлтлээ. За тэгэхээр энэ хоёр дахь дугаараар болохоор төвшинтгийн энэжлийн талаар ярихаар шийдлээ. За тэгэхээр яагаад энэ зүйлийг одоо чухалчилж авч үзэж байгаа вэ гэхээр бидний одоо хүүхэд наснд тогтсон аав ээжтэй тогтоосон сэтгэл зүйн холбоо хэр зэрэг эрүүл бөгөөд бат бөх байхаас шалтгаалж бид нар том болоод насанд хүрсэн хойноо яаж хостойгоо ямар харилцааг үүсгэх вэ гэдгийг шийдэгддэг. Тийм болохоор эдийгээ бид нар ингээд одоо 20 хүртлээ 30 хүртлээ өөрийгөө том болсон насанд хүрсэн гэж бодож байгаа ч гэсэн бидний далд хомсорт хүүхэд байх үеийн одоо хүмүүжлийн гэрш үйл явцын програм яг тэр чигээр явагдаж байдаг. Гэтэ бид нар энэ үйл явцыг одоо анзаарах боломжгүй байдаг. Тийм болохоор хүүхдийн хөгжлийн одоо үе шатад 0-3 насны хөгжил маш чухал зүйл байдаг. Яг энэ одоо энэ насанд аав ээжтэйгээ маш сайн эрүүл сэтгэл зүйн харилцаа тогтоож чадах юм бол эргээд тэр хүүхэд ингээд дараа чи хөгжлийнхээ үе шаттай эрүүл бие маягаар амьдрах боломжтой болдог. За жишээ нэг юм жишээ өгдөг шүү дээ. Хүүхдийг ингээд цэцэрлэгт үлдээгээд явхад хоёр янзын хүүхдэд ажиглагддаг. За зарим хүүхдүүд нь болохоор аав ээжтэйгээ зууралдаад, уйлаад тийм ээ бүр салж өгөхгүй ингээд аяг хэцүү нөхцөл байдал үүсдэг тийм ээ. За зарим хүүхдүүд нь болохоор зүгээр өөр ингээд бие даагаад ингээд явчихдаг. Тэгэхээр ирээдүйд аль төрлийн хүүхдүүд илүү сэтгэл зүйн одоо асуудалтай нүүр тулах гэхээр ихний бүлэг хүмүүс. Яагаад гэх юм бол тэр хүүхэд ингээд аюулгүй байдлын мэдрэмжийг хангалттай авч чадахгүй байгаа болохоор. Тэгэхээр аюулгүй байдлын мэдрэмж гэдэг зүйл бол хүнд маш чухал зүйл байдаг. Тэгэхээр төвшмтгийн энэжлэг гэдэг зүйл үүсэж байгаа одоо шалтгаан бол үндсэндээ 3 шалтгаан байгаа. За нэгдүгürt болохоор хүүхдийн одоо бие махбодын хэрэгцээг хангалттай сайн хэмжээнд хангаж чадахгүй байна. За тэгэхээр одоо юу гэдэг юм хүүхэд ингээд өлсөн тий өлсөж байгаа үед нь хангалттай хэмжээнд хөрх хооллохгүй байна. Уйлуулаад байдаг тий хүүхдийг уйлуулаад хөр хооллохгүй ингээд байлгаад байна. Тэгэхээр тэр хүүхэд ингээд тодорхойгүй байдалд орчдөг. Яана би ингээд өлсөд идэг ээж намайг ирж хооллохгүй нэ гэсэн энэ аюултай мэдрэмж. За хоёр тохиол нь магадгүй ингээд жихвээ солиулах тийм ээ ингээд одоо бааз шестиг автгалдчихдаг ч юм уу те энийг ингээ удаан хугацаанд цэвэрлэхгүй байхад бас маш их одоо хэмжээний стрессийг хүүхд мэдрүүлж ингээд аюултай мэдрэмж өгүүлж байдаг гэдэг ч юм уу. Тэгээ хүүхдтэйг ингээд магадгүй уйлсан ингээд таагүй болсон үед нь аав ээж нь ирж аргадаж тайвшруулахгүй байх хангалттай хэмжээгээр. Хүүхдэд төрж байгаа мэдрэмж бол насанд хүрсэн хүнтэй харьцуулахад маш их хэмжээний стресс тэр мэдрэмжийг мэдэрч идэг. Тийм болохоор хүүхдийг заавал ингээд эцэг их биед нь хурж тайвшруулж те хөр хоолдож тэгжээс тэр 50 байдал аюулгүй байдлын мэдрэмжийг нь хангалттай хэмжээнд өгж байгаа хэрэгтэй. Хэрвээ тэр аюулгүй байдлын мэдрэмж гэдэг зүйлийг хүүхд бага насндаа мэдэрч чадахгүй байх юм бол энэ эргээд төвшмтгий байдал, төвшмтгий энэгшил гэдэг зүйл. Энэгшил гэдэг нь болохоор ихэд энэгшин дасах гэсэн үг тийм ээ. Өөрөлдөх юм бол бага насндаа бид нар яаж аав ээжтэйгээ тэр энэгшин тасж байгаа процессыг энэгшил гэж нэрлэв. За хоёр дахь жишээ нь болохоор одоо аав ээжийн одоо сэтгэл зүйн холбооны үдэг хүүхдтэй холбогдож чадахгүй байгаа адил. Тийм ээ. За ингээд жишээнүүд ингэдэг шүү дээ. Зарим хүүхдүүд тэтэрхий аавдаа ингээд сайн байдаг гэдэг ч юм уу. Эсвэл зарим хүүхдүүд тэтэрхий ээждээ сайн байдаг. За зарим нэг охтуудын жишээн дээр бол илүү их нэг ээжтэйгээ зурлаад байдаг. Аав дээр очдог. Эсвэл аав нь ингээд яадаг тийм ээ. Аав нь ингээд хангалттай хэмжээнд эрхлүүлдэг ч юм уу. Эсвэл ингээд өөсөө үед ингээд тааштай зөвхөн ээж нь ингээд хажууд нь байдаг ч юм уу те. Тэгэхээр энэ нөгөө нэг хүүхдтэйгээ сэтгэл зүйн холбоо тогтоож чадахгүй байгаа байдал нь яана би ингээд ямар нэгэн асуудал үүсгэхэд намайг хамгаалах хүмүүс ингээд хангалттай хэмжээнд байхгүй юм байна гэсэн мэдээллийг хүүхд талд хомсортоос суулгаж байна. За 3 дахь хэв загвар. 3 дахь хэв загвар нь болохоор аав ээжийн одоо замраагүй одоо хүмүүжлийн юм маяг. Тэр энэ юу гэсэн үг вэ гэхээр за магадгүй ингээд нэг болохоор хүүхдийг хитрхи их эрхлүүлээд байдаг ингээд дураар нь ингээд байлгаад байдаг. Нэг болохоор хитрхи их загнаад байдаг. Загнаад ингээд өглээд юу гэдэг юм те. Эсвэл бид нэг гар утгч ч юм уу. Ийм байдлаар яах нь хашилтсан ийм хүмүүжлийн юм үүсгдэг. Эсвэл ээж нь ингээд байнгын одоо ингээд саанддаг, аав нь ингээд шийдэгдэг ч юм уу те. Иймхүү хашилтсан хэв цаг нь болохоор бас ингээд хүүхдийн сэтгэл зүй тодорхойгүй байдлыг үүсгдэг. Тэгэхээр хүний сэтгэл зүй гэдэг зүйл тодорхойгүй байдал маш их дургуй. Тэрийг тодорхой болгохыг хүсдэг.
Тийм болохоор хүүхэд нөгөө бага хасаа тэр тодорхойгүй байдлын мэдрэмжийг мэдэрч өссөн байгаа болохоор ирээдүйд бас ингэ төвшмтгий болох суурь юм үздэг. За тэгэхээр ер нь бол энэ одоо сэтгэл одоо төвшмтгий энэгшлийн гол суурь шалтгаануудын нэг нь бас нэмэгдээд салан хацаа сайхан эздэг. Тэгэхээр энэ хүн намаа ингээд хаяад явчих үү дээ. Тэ? Ээж минь намаа хаяад явчих үү дээ. Аав минь намайг хаяад явчих үү дээ. Гэсэдэж одоо том болсон тийм ээ. Миний харилж байгаа намайг хаяад явчих үү дээ. Хуурчих үү дээ гэдэг сэтгэл зүйн энэ байдал үүсдэг. За төвшмтгий энэгшилтэй хүн хүүхэд насндаа одоо хайраар гэх юм уу эсвэл аюулгүй байдлын мэдрэмжээр маш их цангаж өссөн хүмүүс байдаг. Тийм болохоор хосын харилцаанаас тэр хүмүүсийн хамгийн их одоо айдаг зүйл бол аюулгүй байдлын мэдрэмж байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд наснд хангалтайг өргөцөө дутуу мэдрэмжийг хосын харилцаанд орсноор энэ зүйлийг ингээд бүтэн болгохыг одоо болгоно гэж өөрсдөө боддог. Бас тэр зүйлийг ингээд харилцаанаас маш их хүлээдэг. Тийм болохоор энэ хүмүүсийн хамгийн том айдас бол салан хацах. Өөрөөр хэлбэл энэ мэдрэмжээ одоо аюулгүй байдлын мэдрэмжээ, тодорхой байдлын мэдрэмжээ, хайрлуулсан мэдрэмжээ авч чадахгүй байх вэ гэдэг айдас байдаг. Тийм болохоор энэ хүмүүс энэ мэдрэмжүүдээр одоо хангаж сангаж байгаа болохоор энэ одоо мэдрэмжийг бидний тодорхой хэмжээд нөхөх шаардлагатай болдог. Тийм болохоор нөхөх хариу урал гэдэг зүйлийг үүсгэдэг. За жишээ нь одоо ийм мэрэгчлээ хүн бол байнгын баталгаа асуудаг. Чи үнэхээр л надад хайртай юм уу? Тэгвэл батал гэдэг ч юм уу. Эсвэл ингээд ямар нэг гар гараад шалгадаг. Эсвэл ингээд байнгын баталгаа асуудаг. Хайртай юм уу гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар нэг тэр хүн бас ингээд хангалттай хэмжээнд итгэж чадахгүй болохоор ийм асуудлыг үүсгэдэг. За өөрөөр хэлбэл бас хоёр дахь одоо бас гол чухал шинж нь болохоор жижиг зүйлсүүдэд маш их эмзэг хандаж болно бас. Одоо уцандаа ариу өгөхгүй байх гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд залгсан одоо юуг нь авч чадахгүй байх байнгын нэг шалгаагаад байдаг хүмүүс байдаг те. Яг чи яг одоо юу гэж хаана камер эргээд харуулдаг ч юм уу те. Энэ хүн бас нэг төвшөө санаа зовоод айгаад байгаа болохоор тэр зүйлийг заавал баталгаажуулалт хийх гэдэг байна. Гэдэг заавал асуудал. За тэгээ дээрэс нь төвшмт одоо төвшүүр тэр мэдрэмж байгаа болохоор тэр хүнийг бас ингээд хардах, үл итгэх байдал үүснэ. Өөрөөр хэлбэл оройтох ч юм уу эсвэл одоо найзуудтай гарах тохиолдолд чихэнтэй юу гэдэг вэ? Яагаад байгаа? Яг одоо харуул гэдэг ингээд хардаад байдаг. Тэгэхээр энэ хардалтын бас энэ заавалын асуудал нь болохоор бас энэ төвшмтгий байдалтай холбоотой байдаг. За ер нь төвшмтгий хүн бол хүмүүст бол маш их тийм одоо юу гэх юм найрсаг юм шиг харагддаг. Яг үнэндээ. Ягаад гэх юм бол төвшмтгий юмд их санаа зовдөг хүмүүс бус хүмүүстэй харьцахтай их зөөлөн юм шиг харагддаг. Хийлдэг те. People please гэдэгтэй өөрөөр хэлбэл хүмүүс таалагдах гэж хичээдэг. Тийм болохоор энэ төвшмтгий энэгшилтэй хүмүүс өөрийн бодол санаа мэдрэмжийг хангалттай хэмжээнд чөлөөтэй илэрхийлж чаддаг. Энэ эргээд тэр хүнд асуудал үүсгдэг. Өөртөө итгэлгүй, өөрийнхөө бодол санааг хангалттай хэмжээнд бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй байгаа. Тэр хүн өөртөө итгэлгүй, тодорхойгүй бас тийм мэдрэмжийг өөрт нь бас төрүүлдэг. Тэгэхээр одоо төвшмтгий энэгшилтэй хүн ер нь энэ асуудлыг одоо шийдэх боломжтой. Энэ энэгшлийн хэв маягийг эрүүл хэв шинж рүү, эрүүл хэв маяг руу чиглүүлэх боломжтой юу гэсэн асуулт байна. Ер нь бол энэ боломжтой. Төвшмтгий хэв шинжтэй энэгшлийг хэвийн байдал руу, итгэх хэв шинж рүү бас шилжүүлж болно. Гэхдээ одоо миний энэ нөхц зөвлөгөө бол тухайн хүн өөртөө эхлээд анализ хийх хэрэгтэй. Энэ мэдрэмжийг тэ одоо магадгүй хайрлагтаагүй эсвэл сэтгэл зүйн хэрэгцээ хангалтайгүй байдлыг хүн гаднаас эхлээд авах боломжтой. Байнга гаднаас авах, эрэлхийлэх боломжтой гэдэг асуултыг хүн өөртөө тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хамтрагчаасаа тэр хайрлагцсан, тодорхой, хүлээн зөвшөөрөгдсөн, ойлгогдсон мэдрэмжийг авахаасаа урьдаад тэр хүн эхлээд өөрийгөө эхлээд ойлгох, хүлээн зөвшөөрөх, хайрлах асуудал үүсдэг. Хүнээс тэр одоо айдаг мэдрэмжийг эхлээд өөртөө авах хэрэгтэй. Ингэснээр тэр нөгөө дутуу мэдрэмж гаднаас одоо юу гэх юм хүн ингээд байнгын гаднаас ингээд одоо хайрлуулах тодорхой байдлын мэдрэмжийг хүсэх нь эргээд одоо гадаад хүмүүсээс нөхцөл байдлаасаа хамааралтай болдог. Тэр хүн өөртөө эхлээд итгэлтэй бай. Өөрөөсөө шалтгаалдаг юм бол өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, хайрлах хэрэгтэй болдог. За нөгөө талаасаа гэх юм бол за хүн болгоны одоо сэтгэл зүйн шарах одоо бага насндаа хангалттай хэрэгцээ нь ондоо байдаг. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө анализ хийж өөрийнхөө одоо шарахыг илрүүлэх
шаардлагатай болдог. Энэ бол бас жоохон хэцүү, жоохон төвөгтэй, магадгүй өвдөлттэй процессуудын нэг гэдэг. Тийм болохоор энэ зүйлийг хүү ер нь болж игэл мэрэгжлийн сэтгэл засагчтай хамтарч шийдэх нь зүг байдаг. Ягаад гэх юм бол үеийн ингээд өөрийнхөө шархаа хангалттай хэрэгцээгээ олсон хэдий ч хүний сэтгэл зүй гэдэг өөрийгөө одоо эмчлэхэд бас хангалттай байдаг. Энэ дээр тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй болдог. Өөрөөр хэлэх юм бол бага наснд энэ тохиолдсон зүйл бидний ихтгэл үнэмшлийн системд нөлөөлж өгсөн байдаг. Өөрөөр хэлэх юм бол ихтгэл үнэмшлийн систем гэдэг хүний даалт хомсор гэж ойлгож байна. Тэгэхээр энэ даалт хомсрыг дахин кодлох, дахин тэр алдаатай сэтгэл зүйн програмуудыг илрүүлэх ажил нь болохоор сэтгэл засалчийн одоо гол ажилтдаг объект байдаг. Тийм болохоор хэрвээ болж их юм бол сэтгэл засалчтай холбогдороо хэрвээ боломжгүй байх юм бол өөрийгөө танин мэдснээр энэ асуудлыг бас давмд болох боломжтой. Тийм ээ. Би ингээд магадгүй ааваасаа ингээд хангалттай хэмжээний хайр халамжийг авч чаддаг болохоор хүнээс ингээд хайр гайхаад байдаг болсон юм байна. Гэхдээ би энэ зүйлийг гаднаас авахаас илүү өөрөөрөө эхлээд хайрлах хэрэгтэй гэдэг энэ point дээр очиж юм бол энийг хүлээн зөвшөөрч чадах юм бол хүн өөрийн тэр дутуу байдлын мэдрээ дутуу тэр одоо хайраар зангасан тий мэдрэмжийг зөвөр програмчлах боломжтой болдог. За ингээд манай энэ удаагийн бичлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзцгаая. Баярлалаа.